Ердөө ганц өнөд сонсоод үзээрэй. Итачи 13 настайдаа Шисюигийн үхлийн улмаас Мангеку Шаринган нь сэргдэг. Итачигийн хамгийн түрүүнд хороосон хүн нь түүний найз хүн байсан бөгөөд Итачи түүнийг хорохын өмнө Цукиёмод оруулж хамтдаа амар тайван амьдарч гэрлэж хүүхдтэй болж 80-наас хүртэл хамтдаа амьдарсан. Найз охин нь үххийнхаа өмнө инээмсэглэж Итачид баярлалаа гэж хэлдэг. Итачи Сасукед эцэг эхийнхээ нүхлийг 518,400 удаа хүчээр харуулдаг. Итачигийн амьдралынхаа хамгийн сүүл хийсэн зүйл нь Сасукег Орочоморогоос чөлөөлөх байсан.